1922 оны 6 дугаар сард Ардын засгийн газрын дэргэд хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар Монгол улсын төрийн хянан шалгах байгууллагын үндэс суурь тавигдсан бөгөөд 1922-оос 1990 онд төрийн хянан шалгах байгууллагын нэр бүтэц зохион байгуулалт чиглэлийг 13 удаа өөрчлөгдсөн төвөгтэй. Засгийн газрын хэлтэс яам комисс улсын хороо зэрэг нэр хаягтай эдгээр байгууллагуудаас 1972-оос 1990 онд оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулж байсан бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хянан шалгах хороо нь үндсэн хуулийн статустай, бие даасан хуультай, бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн орлогч даргаар удирдуулсан аймаг сумдад бүтэцтэй 5000 шахам хороо групп посттой төр олон нийтийн хяналт шалгалт хосолсон нэгдмэл хүчирхэг систем байжээ. Баянгон аймгийн ардын хянан шалгах хороо 1972-оос 1990 он. Баянгон аймгийн намын хорооны довчооны 1972 оны 11-р сарын 21-ний өдрийн дугаар номер 257 дугаар тогтоолоор аймгийн ардын хянан шалгах хороог байгуулж бүрэлдэхүүнийг баталсан. Энэ өдөр Баянгон аймагт төрийн хянан шалгах байгууллага анх байгуулагдсан төвөгтэй. Баянгон аймгийн ардын хянан шалгах хорооны дараагаар Даш нэмийн даваа сүрэн 1972-оос 1975 онд Чимэд доржийн Даш нэм 1975-аас 1981 онд Лавдангийн нэргүй 1981-ээс 1990 онд буюу тус байгууллагыг татан бүгдэх хүртэл ажилласан байдаг. За төрийн хяналтын байгууллага ууган одоо байгууллагуудын нэгэ. За миний хувьд бол аймгийн ардын хяналтын хорооны орлогч дарга гэдэг албан тушаалыг 1986-аас 88 оны хооронд хасж байсан. За тухайн үед бол ардын хяналтын хороо гэж одоо бүх шатны байгууллагуудад нэгжтэй ийм байгууллага байлаа. Хамгийн анхны шатны байгууллагад бол ардын хяналтын групп гэж байна. За аймгийн хэмжээнд аймгийн ардын хяналтын хороо гэж байна. За дээрээ Монгол улсын ардын хяналтын хороо гэдэг ингээд одоо бүх шатндаа томоохон ийм хяналтын байгууллага байлаа. Тэгэхээр нэр утганаас нь аваад үзсэн ч гэсэн ардын хянан шалгах гэдэг ийм нэртэй. Тэгээд энэ маань ямар утга байна гэхээр тэр хяналт гэдгийг бол жигд анхны шатнаас нь тавьж чаддаг. Өөрөөр хэлбэл одоо ард түмэн эргэд альсан албан хаагчид бүхэн бол өөртөө хяналт тавьдаг, бусдаа хяналт тавьдаг ийм одоо систем байсан гэж миний хувьд ойлгодог. За энэгээрээ бол одоо бүх шийдвэрээ гаргаад явдаг группийн хурал, шатны хороодын хурлуудаар асуудлыг шийдээд, хянаад, шалгаад, за тодорхой хэмжээгээр хариуцлага тооцохын явдал байдаг байсан. Энэгээрээ бол энэ тухайн үеийн одоо хяналтын байгууллагын систем бол өвөрмөгц онцлогтой юм байлаа. За яг хуучин хэллэгээр бол одоо жаахан ширүүн гатуу гэдэг юм уу, захиргаалтын гэдэг юм уу, тийм нэр томьёо хэрэглэж болох хэдий ч үр дүн нь илүү байсан гэж би хувийнхээ хувьд боддог. Дотор нь 2 жил гаруй ажилласан хүнийхээ хувьд. За өнөөдөр бол энэний их усүр болсон мэргэжлийн хяналт аудит гэдэг ийм байгууллагууд байж байна. Санхүүгийн хяналт гэдэг. За энэ бүгд ч нь бол тухайн үед нэг л одоо байгууллага байгаад нэг л системээр одоо ажиллаж байлаа гэж. За миний бие 1983 оноос 1990 оныг дуустал Баянгон аймгийн Илзэт сумын ардын хяналтын хорооны даргаар ажиллаж байсан. За төрийн үед ардын хяналтын хороо гэдэг байгууллага бол их онцгой үүрэгтэй улс ардын аж ахуй төлөвлөгөөт эдийн засгийг хөгжүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тэр дундаа бол хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, мал таргалуулах, малын хээл хамгаалах, гахаа туслах аж ахуй дахиад хөгжүүлэх энэ үйл ажиллагаанд хяналт тавьж энийг хүн амын хэрэгцээг хангахад их тухайн үедээ бол нэлээд үүрэг гүйцэтгэж байсан ийм байгууллага юм. Зүгээр манай ардын хяналтын хороо, сумын ардын хяналтын хороо бол Баянгон аймгийн тэргүүний ардын хяналтын хороо болж аймгийн хүндэт самбарт 2 удаа зургаан тавигдаж улсын ардын тэргүүний ардын хяналтын хороо болох үйл ажиллагаагаар тодорхойлогдож ингэж явж байсан ийм байгууллага. За энэ үедээ бол манай ардын хяналтын хорооны хамт олон их сайн хамт олон байсан. Аймгийн ардын хяналтын хорооны би 3 даргын үр үзсэн. Дашнымын даваа сүрэн, Чимэд доржийн Дашням, Лавдангийн нэргүй гэсэн ийм 3 даргын удирдлаганд
ажиллаж байсан. Тэгээд надтай цуг сумын Ахмадтай хорооны дарга нараар бол олон сайхан хүмүүсүүд ажиллаж байсан да. Энэ хяналтын байгууллагыг үйл ажиллагаа бол улс ардын аж ахуй төрийнхөө төлөвлөгөөт эдийн засгийн үйл ажиллагаанд бол чухал оролттой, чухал нэмэртэй ийм байгууллага байсан да. Тэгээд энэ түүхтэй байгууллага маань өдий одоо олон жилийн том одоо замыг туулаад ирсэн. Энэ байгууллага бол одоо ардын шинжилх байгууллага гэдэг бол их одоо чухал ийм байгууллага. Аймгийн ардын шинжилх хороо бол хорооны даргатай, орлогч даргатай, тэгээд хянан шалгах чадгээд мэрэгжлийн хүмүүс байдаг. За тэгээд тэд маань доороо суманда би түрүү хэлсэн анхан шатанда ардын шинжилх групп гэдэг. Тэгээ мэрэгжил чиглэлээрээ явдаг. За энэ одоо бүтээн байгуулалтанд бас чухал хувь нэмэр оруулдаг ийм байгууллага байсан. Тухайн одоо салбар нэгж сум орон нутагт доголдож байгаа доголдож болцсгүй зүйлүүдийг шийпэлж авах гэж ярьдаг байсан. Тухайн үед хариуцж аваад ингээд сайжруулах ийм ажлуудыг зохион байгуулдаг. Ийм одоо үр дүнтэй байгууллага байлаа. Баянхонгор аймгийн хянан шалгах хороо 1995-аас 2002 он. Монгол улс төрийн хяналт шалгалтын тогтолцоогүй болж, улсын болон орон нутгийн төсөв, санхүү, өмч хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналт суларч, өмч хөвчлөлийн ажил ямар ч хяналт шалгалтгүйгээр явагдаж байсан нөхцөлд Монгол улсын ерөнхийлөгч очирвотын санаачилгаар төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж 1995 онд батлагдсанаар төрийн хянан шалгах байгууллагуудыг дахин байгуулсан юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот тогтоолоор аймгийн хянан шалгах хороог дарга 4 гишүүнтэйгээр байгуулж, хорооны даргаар лав өсрөн, хорооны гишүүнээр дарм өсрөн, чойдог, Төмөрбаатар, Готов, хянан байцаагчаар Инхтөр, Мандал, Эрдэнэ ханднаар томилогджээ. За 1995 онд одоо эргээ санахад Монгол улсын хэмжээгээр хянан шалгалтын гол байгууллагын татан буулгаад бас нэлээд олон жил болоод энэ үед нь одоо нөмч хөвчл эднэр явагдаад нэлээд замбраагүй байдлаар нэлээд өссөн нөхцөл л дөө. Тэгэхээр ер нь хяналтын байгууллага хэрэгтэй байна гэдэг юм бол улсын хэмжээгээр нэлээд зайлшгүй болж тэгээд энэ төрийн хяналт шалгалтын тухай хууль гарч төрийн хяналт хороог байгуулж ирсэн юм төвгтэй. За энэ үед би 1995 онд аймгийн хяналт хорооны дараагаар томилогдсон. 95 оны 7 сарын сүүлээр анх байгуулагдахтаа бол нэг дараагаас гадна хорооны 4 гишүүнтэй 10 тооны бус. За нэг 3 байцаагчтай анхад ажиллаа эхэлж байсан. Ийм төвтэй тэрнээс хойш одоо үндсэндээ 27 жил өнгөрч байгаа шүү дээ. Ийм байна. Тэгээд энэ хяналтын байгууллагад би 1995-аас 2000 оны хооронд бүтэн 5 жил ажилласан. За миний ажиллах үеийн гол онцлог гэвэл мэдээж хяналт шалгалтгүй байж байгаад шинэ хяналтын байгууллага үүсээд тэгээ үйл ажиллагаа явуулж учраас бол ер нь нэлээд бэрхшээлтэй зүйлүүд их л байсан л да, тийм ээ. Хамгийн наацхийн ихтэл одоо аж ахуй зохион байгуулалтын хувьд одоо суух сандлаас өсөөлөл тийм ээ. Хурлыг заалнаас өсөөлөл тийм ээ. Энэ чинь бол үндсэндээ энэ аймгийн захиргаанаар нэг жижиг өрөөнд үндсэндээ хорооныхаа хорлыг өөрөөр нь хийдэг л байсан тийм ээ л ажиллаа эхэлж байсан. Аймгийн хороо 1995 онд байгуулагдсан. Би 1996 онд аймгийн хороонд хянан байцаагчаар орж ижилсэн. Тэгээд одоо 2001 онд төрийн хяналт хороочин төрийн аудитын байгууллага болж бүтэн зохион байгуулалтын өөрчлөлт орсон шүү дээ. 2001 оны 1 сарын 23-нд бид чинь аудитор гэдэг хяналтын тушаалаар томилогдож аймгийн аудитын газрын аудитор болж ингэж ажилласан л да. Аймгийн хяналт хороо гэдэг байгууллага чинь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Аудитын байгууллага болсноор бид нар чинь ерөнхийдөө аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартын чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулах ийм онцлог одоо тэр үед бид нар хянан шалгалтыг хийгээл явж исэн бол аудитын байгууллага болсноор санхүүгийн тайлангийн аудит хийх, гүйцэтгэлийн аудит хийх гэсэн үйл ажиллагааны чиглэл маань нэлээд өргөгдсөн. Тэгээд тэр маань дандаа стандартын дагуу хийгдэн, олон улсын стандартын дагуу хийгдэн. Энэ хяналтын байгууллага 25 жил ажиллахдаа би чинь
2010 оноос хойш 2019 оны хүртэл 9 жил аудитын менежерээр ажилласан л да. Зүгээр сүүлийн үеийн манай хамт олон баг бүрэлдэхүүн бол ер нь бол чадварж байгаа чадварлаг юм хамт олон байдаг. Зүгээр тэд нарт би өөрөө нэг олон жил ажилласан дадлага туршлагатай гэхээсээ илүү шинэ залуучуудаас сурах нь надад зөндөө байдаг шүү дээ. Тэд нараас сурна, биш тэд нартаа тэрийн тгийг ингэж хэлж өгнө. Тэгээд ер нь энэ хамт олонтой ажилласны хүчинд энэ хамт олонны одоо ажлын амжилт гэх юм бол үндсэндээ энэ төрлийн хяналтын байгууллагад миний ажиллаж байх хугацаанд Баян-Хонгор аймаг дахь хянан шалгаар оч бай, аудитын газарч бай. Системийн хэмжээнд бол ер нь эхний 5 байрнаас хойш орж үзээгүй ажилд өгнөхэд. Энэ бол одоо бас манай хамт олонны одоо чадварлаг багийн одоо үнэлэмж юм да гэж бодож явдгийг. Баян-Хонгор аймгийн аудитын газар 2003-аас 2016 он. Улсын их хурл 2003 оны 1-р сарын 3-ны өдөр төрийн аудитын тухай хуулийг баталснаар төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллагыг байгуулж олон улсын жишгт нийцүүлэн зөвлөлийн тогтолцооноос ерөнхий аудиторын тогтолцоонд шилжсэн байна. Хянан шалгах байгууллагын материаллык баз хүний нөөцөд тулгуурлан төрийн аудитын байгууллага байгуулагдсан. Төрийн аудитын тухай хуулийн дагуу Монгол улсын ерөнхий аудиторын 2003 оны 1-р сарын 17-ны өдрийн 8 тоот тушаалаар аймгийн ерөнхий аудитороор саарлын нэрвийг томилсноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын харьяа байгууллага Баян-Хонгор аймгийн аудитын газар үйл ажиллагаагаа эхэлсэн төвөгтэй. Тухайн үед бол 2003 оны 1 сарын 20-ны Баян-Хонгор аймаг дахь төрийн аудитын газрын 01 тушаалаар бол төрийн аудитын газрын дарга бол нэргүү дарга ажиллаж байла. Нэргүү даргын 01 тоо тушаалаар бол одоо ахлах аудитор Батмөг, аудитор Цэцэгмаа, Бэлэгмаа, Цээням шинжээчээр дорч орлоо жолоочоор гамбат нар ажилладаг бид бүхэн ийм цомхоо ийм төрийн аудитын одоо байгууллагын түүхийг эхэлж ирсэн. Одоо түүнээс хойш би одоо энэ байгууллагад тасралтгүй 21 жил ажилласан. Тухайн үед одоо хамгийн залуугаар нь ажиллаж байсан бол үдээд одоо Баян-Хонгор аймаг дахь төрийн аудитын газрын аудитын менежерийн албан тушаалд ажиллаа. Одоо 21 жил ажилласан байна. Тухайн үед бол бид бүхэн бол одоо шинэ хууль батлагдсан. Баримт шалгадаг байсан бол бид нар шинэ стандарт олон улсын стандартыг нэвтрүүлж энэ ажилд орж тэгээд хамт олон маш их төвтэй байсан учраас бид бүхэн бол маш их тийм одоо үндэсний аудитын газрын хэмжээнд бол одоо тэргүүн байрыг эзлэх тэгээд бол хамт олноороо бол тэргүүн туршлага судлах жил бүхэн бид бүхнийг сургалт семинарт одоо суралцуулдаг сургалт семинар суралцсан хүн болгон бол яг үхээр сургалт семинарын дараа бол заавал шалгалт өгч одоо бид бүхэн бол тэгж ажиллаанд өгнүүлдэг тийм үе байлаа. За миний би Баян-Хонгор аймгийн аудитын газар 10 гаруй жил ажилласан. Саарлын энерго гэж сайхан дарга удирдлага 7 жил ажилласан. Үүнээс 4 жил буюу төр засгийн нэгэн бүрийн эрхийн хугацаанд тус байгууллагын даргаар ажиллаж байсан. Миний ажиллаж байх үеийн гол онцлог гэвэл орон нутгийн аудитын газрууд 2014 оноос эхлэн үндэсний аудитын газрын харьяа болж босоо тогтолцоонд шилжсэн. Хуучин бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын харьяа байгууллага байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар жил тутам ажиллан тайлгнадаг, орон нутгаа санхүүждэг, даргаыг нь Монгол улсын ерөнхий аудитор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай зөвшөөрсөн, томилж чөлөөлдөг байсан. Тэгвэл энэ бүх асуудлууд бол төвдөө шийдэгддэг болж улсын төвлөрсөн төсвөө санхүүждэг, даргаыг нь одоо Монгол улсын ерөнхий аудитор дангаар томилдог, чөлөөлдөг юм болсон байгаа. Тэгээд ажлаа Монгол улсын ерөнхий аудитор тайлгнадаг ийм онцлогтой байсан. За миний ажиллаж байх үед бол ажил үйлс өдрөг, амжилт бүтээл дүүрэн ийм онцлогуд байсан. Сайн дарга удирдлага сайхан хүмүүстэй хамт ажиллаж байснаар бол бахархаж явдаг. За гол ажлын үр дүн гэвэл бол системийн хэмжээнд бол одоо 2 удаа шалгарч байсан. Онон шилдэг аудитын тайлан шалгаруулах хуралдаанд бол одоо мөнгөн гэрээгээ авч байсан. За 2015 оны ажлаараа улсад 3 дугаар баримт орж байсан. Төрийн ордонд босна төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн дээр миний бие орон нутгийн аудитын газрын дарга нарыг төлөөлж одоо аймгийнхаа аудитын газрын ажил үйлсээс танилцуулга хийж байсан. За мөн одоо гадаадад аялах танилцах аялал болон сургалтын чиглэлээр бол одоо 3 удаа явж байсан.
шагнал дурамшил цаашаа шагналуул их авч байсан ийм ажлын амжилттай байсан. Баянхонгор аймаг дэх төрийн аудитын газар 2017 оноос Улсын хурлын төсвийн байнгын хорооны 2017 оны 1-р тогтоолоор төрийн аудитын байгууллагын бүтэц оронтойг шинжилэн баталсан байна. Үүний дагуу Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 4-р сарын 7-ны өдрийн А-дроб 59-р тушаалаар үндэсний аудитын газрын харьяа Баянхонгор аймгийн аудитын газрыг Баянхонгор аймаг дэх төрийн аудитын газар болгон өөрчилсөн. За Баянхонгор аймаг төрийн аудитын газар нь бол сүүлийн жилүүд төлөө ажил амжилтаар нь бол эхний 5 барилт явж байгаа. За 14 онд 3 дугаар ангид шалгаж байсан, мөн 15 онд шидэг тайлангаар 3 дугаар ангид, 18 онд ажил үзүүлэлтээр бас 3 дугаар ангид орсон, мөн 21 оны ажил үзүүлэлтээр шилдэг аудитын байгууллага болсон байгаа. Баянхонгор аймаг дэх төрийн аудитын газар нь 2021 оны байдлаар 12 алба хаагчтайгаар ажиллаж, санхүү гүйцэтгэл, нийцлийн 262 аудит хийж, аудитын өрөөгөөжийг тооцсон, дүгнэлт зөвлөмж бүхий тайлан гаргаж, аудитын мөрөөр зөвлөмжийн хэрэгжилтийг хянан ажиллаж байна. Эмгэд бол аймгийн иргэдийн хоролдууд бид хүн аудитаа бүгдийг танилцуулдаг. За засаг даргад мөнгө зөвлөмж авах, аудитын дүгнэлтийг хөргүүлдэг. Аудитын байгууллагаас бид хүн бол одоо зөвлөмж авах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Дээр нь бид нар орон нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтуудыг хийхдээ заавал одоо аудитын байгууллагын санал дүгнэлтийг, зөвлөмжийг авдаг ийм уламжлалыг бол тогтоогоод байгаа. Энэ нь бол одоо төсвийг үр ашигтай зарцуулах, ард иргэдэд ээлтэй байх, мөн одоо Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг биелүүлэхэд бол одоо үнэхээр чухал юм аа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аудит хийгээд за төсвийн хөрөнгийн үр ашгийг гаргах, тухайн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг зорилттой төвшингийг хангах гэдэг энэ зөвлөмжийг жил дараалан өсөж байгаа. Одоо Баянхонгор аймагт энэ төгс 2 км-ийн зайд байгаа шинэ сүрсийн бүсэж байгуулагдсан. Жил бүр аймгийн засаг даргынхаа нэрэмжит санхүүгийн байгууллагын хян шалгалтыг сумдтай бол ээлж дараад байгаа зохион байгуулдаг. За Баянхонгор аймгийн хувьд бол манай санхүүгийн байгууллагуудын боловсруулсан тунгалаг санхүү хөтөлбөрийг бид нэр 2019 оноос хойш аймагта дунд хугацааны хөтөлбөрийг бол хэрэгжүүлээд тэр хөтөлбөрийн дагуу тодорхой арга хэмжээ зохион байгуулж санхүүгийн чиглэлээр илэрж байгаа зөрчил бүтээлийг бол арилгахын төлөө тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа. Одоо сүүлийн 3-4 жилд ерөнхийдөө 15-аас 23 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, орон нутгийн төсөвт 3-аас 6 тэрбум төгрөгийн санал хөрвүүлж, тэр нь бол иргэдийн урлагийн батлагдсан шийдвэрлэгдэж ингэж явж байгаа. Төрийн аудитын одоо газар нь Баянхонгор аймгийн иргэдийн уралдатай бол яг тамтай ажиллахад ажиллаж холбогдох одоо гэрээт аудитыг гүйцэтгэж хамтран ажиллаж байна. За тэгээд энэ жил бас олон сайхан тэгшүүд тохиож байна. Тэгээ үүний нэг нь бол төрийн аудитын байгууллага үүсч өгсөний 100 жилийн болж байна. Ингээд та бүхэндээ нийт аудитуудаа 100 жилийн халуун байрын мэндийг өргөн зөвшөөрлөе. За төрийн хяналтын тогтолцоо үүсч өгсөн 100 жилийн байрын мэндийг нийт одоо хамтран ажиллагчид төрийн аудитын хамт олон болон хувийн гишүүн аудитын нийт аудиторууд болон түүний ажилтдаг хамт олондоо байрын мэнд хүргье. Тэгээ ажилд амжилт хүсье. За ингээд Монгол улсад хяналтын байгууллага болон аудитын байгууллага үүсч өгсөн 100 жилийн тохиолдуулан төрийн хяналт аудитын байгууллагад ажиллаж байсан үеийн ажилтнууд одоо ажиллаж байгаа аудиторуудад номон аудит компани хамт олонны өмнөөс 100 жилийн байрын мэндийг төшөөлж байна. Бидний үргэлж дэмжиж байдаг Баянхонгор аймагт төрийн аудитын хамт олонд болон нийт аудиторуудаа төрийн хяналтын байгууллага байгуулсан 100 жилийн ойн байрын мэдлэгээ дэвшүүлж сайн сайхныг хүсье өрөөё. Баянхонгор аймаг дэх төрийн аудитын газрын хамт олон үйл ажиллагааны үр дүнгээр салбарын хэмжээнд оны шилдэг хамт олноор шалгарч төрийн хяналтын байгууллага үүсч өгсөний түүхт 100 жилийн ойгоо ажлын өндөр амжилтаар өгдөж байна. Төрийн санхүү тунгалаг төмний хараа хурц байг. Монгол улсын төрийн хяналтын байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.